Энд чи фармаа ингээ ороод байгаа юм. За ингэ чи та. За сайн байцгаана уу. За та бүхэндээ Хөгтөнөөс төвийн багш Баясгалан бий. Байгууллагын үйл ажиллагааны талаар бас нэг товчхон танилцуулах гээд энэхүү лайв эхэлж байна. За манай байгууллага нь маш олон төрлийн сургалтууд, эмчилгээнүүдийг одоо нийтэд явуулдаг байгаа үндсэн үйл ажиллагаа. Түүнээс гадна бид нийт зориулаад одоо 5 дахь жилдээ. Тэгээ 5 дахь жилдээ албан ёсоор 5 дахь жилдээ хүмүүсийн одоо өвчнийг онцлох, хүмүүсийн амьдралын зам мөрийг засах, чиглүүлэх, зөвлөгөө өгөх тийм үйл ажиллагааг явуулж байгаа. За энэ нь ямар хүрээнд явдаг гэхээр бид нар 6 төрлийн одоо онцлогоо гэдэг зүйл үүдэг. Тэгэхээр тэр онцлогоо дотор 6 төрлийн онцлогоо багтдаг. Хамгийн нэгдүгээрт нь бид нар сүнсний онцлогоо хийдэг. Өнөөдөр хүмүүс маш олон хүмүүс сүнстэйгээ эрхвч мэддэг болчихсон. Гэхдээ маш олон хүмүүс хэдэн сүнстэйгээ мэдэхгүй байна. Сүнс ямар чухал үүрэгтэй энэ бид оршдгийг. Яагаад заавал хүн сүнстэй байдгийг бэ гэдэг талаар тодорхой ойлголтгүй байгаад байна. Тэгэхээр нэгдүгээр, хоёрдугаарт болохоор сүнс ба махан бие гэдэг зүйлийг хоёр бие нийлж яжиж одоо жишээлбэл хүн гэдэг зүйл хүн одоо өөрөө оршиж байгаа жишээлбэл Баясгалан бие. Тэгэхээр надад үндсэн 5 сүнс байгаа. Дээрээс нь дахиад нарны окторгон одоо 2 сүнс байгаа байна. Дахиад ингээд нийлээд энэ 7 сүнс болчлоо. 7 сүнсээрээ 7 гол буй 7 хөл дээр дамжаад энэ уурхт махан бие буюу механик одоо физик бие дээр оршоод ингэж үжээ сая намайг бүрдүүлж байгаа. Тэгэнгүүтээ дотроо бас ангилна. Нийт одоо тэр сүнсэн гэж яриад байгаа эрчмийг одоо агуулсан, амийг агуулсан тэр сүнсэн бие нь өөрөө нийт одоо миний 95 орчим хувийг эзэмж байгаа. Үлдсэн 5% нь миний механик одоо физик бие дээр жишээлбэл физик биеийг бүрдүүлж байгаа. Ингээд нийтдээ 100% болж иж сая сүнс ба махан биеийн нэгдэл донд арга ба бэлгийн шүтэн барилга донд хүн бид амьдарч оршиж байна. За тэгэхээр нэгэнтээ ийм хоёр биеийн цултал донд оршиж байгаа учраас өвчин, зовлон, одоо хүний амьдралын эдрэтэ бараатай бүх зүйл яг хуулийн дээр нь одоо адилхан гэж байна. Зарим тохиолдолд илүү сүнсэн биеэр дамж орж ирж байгаа эрчмийн биеэр, зарим тохиолдолд махан биеэр дамж орж ирж байгаа. Тийм учраас тухайн хүний амьдрал тохиолдоод байгаа тийм ээ эдрэтэ бараантай зүйл санснаар болж бүтэхгүй байгаа амьдралын зураг төр. Дээрээс нь энэ бид ухраад байгаа сэтгэлийн болоод махан биеийн одоо өвчнүүд, эмгэгүү, зовирууд, сэтгцийн янз янзын хямралууд бүгдээрээ энэ сүнсэн ба махан биеэс адилхан шалтгаантай байгаа. Тэгтэл яг энэ цагт хүмүүс илүүтэй бид нар яаж нөхлөөр бүх юмыг махан биенээс хайгаад байна. Энэ биеийнхээ эдэрхтэнгээс ингээ харагдаж байгаа биеийнхээ эдэрхтэн харагдаж байгаа биеийнхээс шалтгаан үнцгийг нь хайгаад байдаг. Гэтэл ихэвчлэн нөгөө 95% эзэгнээд байгаа эрчмийн бие буюу сүнсэн бие дээр тэр нарийн бие дээр маш олон одоо мэдээллүүд нь үндэс нь одоо голомт нь язгуур одоо гарвал нь байгаад байна. Тэгэхээр бид нар заавал сүнсэн биеийг онцлох шаардлага гардгаа. Өнөөдөр одоо юу гэдгийг миний сэтгэл тавгүй байна ч гэдэг юм те. Эсвэл миний одоо амьдрал нэг л тийм санснаар болохгүй байна. Эсвэл миний сэтгэлс нь өмөрөөд байна. Миний ингээд сэтгэл нэг л хоосон байна ч гэдэг юм те. Иймэрхүү тохиолдолд илүү сүнсэн биенээс шалтгаан нь хайдаг. За тэгэхээр энэ нь одоо нэг 7 сүнсний онцлогоо гэдэг яригдж байгаа байхгүй юу. За гэтэл 7 сүнсний онцлогоо хийлэхээр нөгөө хэрвээ бид нар нэгэн сүнстэй байх ёстой байсан бол нэг сүнстэй л бидний бүтээч байсан. Гэтэл 5 махбодтой энэ дэлхийд гэдэг юм энэ. За энэ гариг хэрэгсдэр 5 махбод оршоод байна. 5 цул одоо 5 махбод оршоод 5 махбодтой холбогдсон 5 цул эргэтэн байгаад байна бид нарт. Дахиад бидний бие дээр дахиад нар сар гэдэг хоёр одоо манай дэлхий дээр нар сар гэх хоёр чухал одоо гариг од нөлөөлж байна. Тэгэхээр энэ хоёрын нөлөөллөөр хүссэн хүсээгүй бас бидний энэ амьдралын явагдаад байгаа учраас тэр хоёрын нөлөөллийг бас тооцож үзээд ингээд тэр нэг 7
сүнсийг зайлшгүй уншилж байгаа. За тэгээд ингэн. За жишээлбэл модон махыг дагнасан өвчлүүд их байя гэж бодъё хүний бие дээр. Тэгэх юм бол бид хүсэн хүсээгүй тэрийг махан сүнс буюу модон махбодоос эрчим энерги одоо ихтэлхийн модон махбодоос эрчим энергийг аваад бидний модон махбодтой элэг болоод хоол боловсруулах идэрхтнийг чиглүүлж тэдний ажиллах эрч хүчээр цэнэгээр галаар эрчим энергигээр тэтгэж байдаг. Тэр сүнсний үйл ажиллагаа хэвэн байна уу гэдгийг онцлох шаардлагатай болдог. За тэгэнгүүт бид нар дээр дахиад усан махбодыг төлөвлөсөн бөөр гэдэг эрхтэн байна тийм үү. Гэтэл магадгүй маш олон хүмүүсийн бөөр үдж байгааг цаад шалтгаан цусны янз янзын өвчин байлаа гэж бодъё. Даралтны өөрчлөлтүүд байлаа гэж бодоход бид нар яаж онцлох ёстой вэ гэхээр цусан сүнс буюу тэр бөөрийг ажиллуулаад усан махбодыг урсгаад гэдэг юм уу тийм шингэлээд гэдэг юм уу тэтгээд байгаа. Тэр эрхтэн тогтолцоо цусан сүнснээс шалтгаалцсан биш биздээ гэдгийг бид үзэх ёстой бол. Бүх юм адилхан тийм л байгаа. Одоо жишээлбэл бид нар ингээд хэрвээ сүнсгүй бол бидний бие ямар ч амьсгалгүй. Бидний махан бие өгтөл гэдэг юм уу хөөр гэдэг юм уу тийм л болно. Тэгэхээр сүнс байгаа учраас бид нар амьсгалж, амьдарч, хөдөлж үйлдэж явж байгаа. Тэр утас байлаа гэдээ утас ингээд цэнэггүй бол ямар ч нэмэргүй тийм үү ажиллахгүй. Тэгээд цэнгэлжлэр ажиллаад эхэлж байгаа. Интернет руу орлоо, яриа дуудлага хүлээж авлаа, мессеж бичлээч гэдэг юм. Тэрнтэй адилхан бидний махан бие адилхан тийм юм. Сайхан пуужин хийлээгээд пуужингийн цэнгэлэхгүй бол гэдэг юм уу түншээр хангахгүй бол цахилгаан тоногд хөрөмжийн контрол панел гэдэг зүйлийг ажиллахгүй бол тэр ажиллахгүй тайлбар. Бүх юм тийм л гэж хэлж бодчих. Тэрнтэй адилхан энэ махан бие яг адилхан эрчим буюу сүнс нь байхгүй бол хичнээн сайхан залуу замдан гэдэг нялах гэдэг юм уу те эрүүл сарвал бие махбод байгаад сүнсүүд нь гарлаа гэх юм бол бүгдээ дорноо ингээл ажиллахаа болоод байхгүй болчтой. Тэ адилхан бүх зүйл тийм л байгаа шүү. За тэгээд ягаад сүнсийг онцлох шаардлагатай вэ? Дахиад дараагийн эдэрхтэр хэлье. Галан махбод гэх байна. Бидний галан махбодтой эрхтэн үлдээр бидний зүрх байгаа. Тэр бидний зүрхийг цогцлуулах үүрэгтэйгээр бид нар амин сүнс гэдэг сүнс оршиж байгаа. Амин сүнс буюу галан сүнс. За тэгэхээр энэ амин сүнс яадаг вэ гэхээр амьд эрчмийг жишээлбэл нарны галыг, оддын галыг, гэрлийн, аянгийн гал гэрлэг гэдэг юм уу. Тэрийг цуглуулсан тийм амин сүнс байдаг. Тэгэхээр тэр амин сүнс бидний зүрх болоод бусад эдэрхтэн дээр ингээ оршиж байж галан махбодтой эдэрхтэн дээр оршиж байж сая бидний биеийг нэгдүгээр галтай төлөвтэй болон хоёрдугаар зүрхийг цогцлуулна. Амьсгалуулна, амьд байлгана. Тийм учраас магадгүй зүрх нь өвдөд байгаа, өрцөн өвдөд байгаа, хавирга нь өвдөд байгаа, өрчүүн өвдөд байгаа хүн байх юм бол бид амин сүнс нь хэвийн галдуул нь ямар байна уу? Бүрэн бүтэн байна уу? Сүнс гэдэг зүйл бас адилхан эдэрхтэнтэй шүү. Өөрийн гэсэн бүтэц тогтолцоотой. Тэгэхээр тэр сүнс нь хэвийн байна уу гэдгийг үзнэ. Гал нь цэвэр байна уу? Ариун байна уу? Гал дүл нь хэр хүчтэй байна? Хэр сайн бадмалж байна? Эсвэл бадмалахгүй байна уу? Бөхөөд байна. Тэр амин сүнсний эрчим гэдэг байгаа тэр солирын гэдэг юм уу, аянгийн гэдэг юм уу, нарны гэдэг юм уу, оддын тэр гэрэл нь цэвэр ариун байна уу, тунгалаг байна уу, нягт байна уу, их байна уу, өргөн байна уу, жижиг байна уу, том байна уу? Эрчим гэрэл долгион нь ямар шүү байна уу, давтамж нь ямар шүү байна уу гэдээ ингээд бид нар онцлдог. Гэх мэтлэн ингээд яг энэ таван махбодоо бүгдийг уушгих шалгаагүй. Жишээлбэл ингээд бүх эрхтэнгээ онцлохын тулд сүнсэн биенээс нь шалтгаан уг гарвал үндсүүдийг хайдгаа. За энэ сүнсний онцлогоо. За тэгэнгүүт дараагийн бас нэг онцлогоо юу гэдэг вэ? Хүрдний онцлогоо. За сүнсэн сайхан цэвэрхэн байж гинэ. Бүрэн бүтэн байна. Махан бие тэгсэрнэ өвдөд гэдэг юм жоохон завиртай байна, чилээтэй байна. Юу гэдгийг хэвэн ажиллаж чадахгүй байна л гэж үзье те. Тэгэхээр ядраад байна, сулдаад байна ч гэдэг юм уу те. Гингүүд бид яг хөвлөр хүрдийг үзэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл хүрд гэдэг зүйлээр дамжаад нөгөө 7 хүрд гэдэг зүйлээр дамжаад 7 сүнс чинь 7 эрчим энерги чинь бидний махан бие рүү холбогдож байгаа хэрэгтэй. Тэгжээж элгийг цэнэглэн, бөөрийг цэнэглэн, тархийг цэнэглэн, нугасыг цэнэглэн. Тархин цэнэглэгдээ сая тархи сэтгэн бодно. Одоо харна үзнэ үнэрлэн амтланч гэдэг юм уу те. Нугасыг цэнэглэж нугас яг
Энэ хоёр мөрөө дагаа толгоогоо дагаад экс байж бидрийг алхаж гიშгүүлнэ ч гэдэг юм уу. Үгүйдээ энгийнээр ярих юм бол гэх мэтлэн ингээд бусад идэрхтэнгүүдээ хэр сайн холбоотой байна хүрдэн гэдгийг шалах хэрэгтэй. Магадгүй одоо жишээлбэл зулаан хүрдгээд орон хүрдгээ үзтэл орон хүрдэн ажиллахгүй бол яах вэ тэр сүнсүүд бидний одоо тархич адилхан 5 мохот байгаа шүү дээ. Тэр 5 мохот төр ингээд орш тогтохгүй эсвэл одоо чамархаа суцсан өгдөөл, эсвэл гавлын ясна өгдөөл, эсвэл одоо юу гэдгийг юм хартнуудаар яахгүй юм бүрлзээж гэдэг юм уу тий. Ингээд тэгээд байгаа юм биш байгаа даа гэдэг утгаар нь бид нар хүрдүүдийн шалгачд. Орон хүрдийн шалгын мөлний хүрдийн нуруу нуглам өгдөөд юм. Гэх юм бол нуснаас одоо нурууны суулт үүслээр нуглам гэмтчлээ гэх юм бол бид орон хүрдийг илүү шалгах хэрэгтэй. Яагаад бол орон хүрдээр дамжаад нуруу нугсыг бэлтгэж байгаа. За бид нар хамар битүүрээд байна ч гэдэг юм одоо юу гэдгийг чихэм сонсохгүй зүгнээд байна, шуугаад байна, нүд бүрлзээд байна гэх юм бол илүү мэлний хүрдэгч гэдэг юм уу шалах хэрэгтэй гэдэг. Ингээд за дуу хоолой гарахгүй байна, хоолой бамбаа бочирхаа одоо юу гэдгийг өдөөд энэ амархан сүлсээ залгиж торж болохгүй байна, юм ярихлаар ингээд гацаад эдрээд муураад байна ч гэдэг юм уу тий. Ингээд явхан бол бид нар хоолой хүрдийг шалгах шүү дээ. Жишээлбэл сүнсэнд хэвэн байна. Махан би яагаад үл зоригтой. Энэ хэвэн байгаа сүнс хоолон хүрдээр дамжаад махан би руугаа ороод энэ одоо залгуур хоолой гэдэг юм одоо төвхөл гэдэг юм уу цагаан мөгөөрсөн хоолой ингээд шүдийг энэ одоо эрүүг ингээд зүү хоолой ингээд хэвэн ажиллаж чадахгүй болчих чинь ямар учиртай ингээд хүрдийг үзсэн чинь хүрд нь гацаатай байх чинь хүрд нь нарийсалтай хүрд гэдэг зүйл чинь нэг юм бүрэг зүйл байлаа гэж бодъё л да. Гэтэл эн чинь жижигрээд ингээд бүр юм майччихсан юм уу те сүв чинь нарийссан юм уу сүн бөглөрсөн юм уу. Ингээд сэтгэх шаардлагатай юм одоо машины ардаатар шиг ч гэдэг юм уу фармарны одоо юу шиг шайб шиг тэгцэн биш байгаад байгаа гэдэг. Ингээд тэрий чинь нээж өгөх шаардлага гарч ирэх байхгүй. Ямар шалтгааны улмаас хүрдэн нарийсч юу? Уурж уцаарлж байгаад хүрдээ нарийсгц юм уу? Хин нэгэн хүн загнуул зэмлүүлж байгаа эсвэл одоо юу гэдгийг болж бүтэхгүй зүйл идэж ууд залгиж байгаад ингээд бочирхаагаа гэмтээч гэсэн юм уу гүйсэн бочирхаагаа ч гэдэг юм уу те. Гэх мэтлэн ингэж онцлогоо. Тэгэхээр энийг заавал хүрдийг онцлно. За зүрхийг онцлоё гэх тийм үү зүрхийг онцлоо. За хоол боловсруулах хэрэгтэй цоройн ягаад цанхаагаад байгаа юм аа. Цанхтатаад байгаа юм бэ. Ягаад одоо ходоод нь ямар нэгэн байдлаар улаагаад ч гэдэг юм одоо юу гэдгийг хоолоо боловсруулахгүй байгаа юм бэ. Гидсэн ягаад одоо ингээд байгаа юм бэ. Зангираад байгаа юм бэ. Одоо шулуун гидсэн яачихсан юм бэ. Өлөн гидсэн яачихсан юм бэ. Олгоо нь ямар байгаа юм бэ. Тийм үү нойр булчирхаа ямар байгаа. Цус нь ямар байгаа. Илэг нь ямар байгаа. Ингээд үзэгт чинь үндсэндээ бол цоройны булчирхаа буюу өөрөөр хэлбэл наран сүлжээ хүрдгээ нэрлэгддэг. Тэр хүрдийг бид нар шалхахаас болсон бол. Гэтэ ганцхан үр шалахгүй. За наран сүлжээ үр цоройны үрд хэв юм байна. Гэтэл цаашаа яагаад ходоод өгдөг. Ходоодны хүрд нь яачих. За ходоодны хүрд хэв юм бэ тэгвэл дэлүү нь яачаад байгаа. Дэлүү хэвэн ажиллаж байгаа юм. Дэлүүний хүрд хэв юм байгаа. Гээд ингээд хүрдчин дотор задраад тавьчихдаг. Тэгэхээр бид нар хүрдийг заавал онцлно. За илгэний хүрд, өнчи илгэний хүрд гэдэг ингээд явчихна. За энэ бүгдээр цогц бид нар 7хан хүрдтэй биш 7 хүртэн задраа яаж байгаа. Зүрхэн хүрд буюу амин хүрд байлаахад амин хүрд чинь өнгөц рүүгээ зардан зүрх рүүгээ задран өрч рүүгээ задран өвчөө рүүгээ задран нэгэн рүүгээ задран аюулхаа амихаа рүүгээ задран хөх рүүгээ задран ингэж задарч байгаа. Гээд ингээд бид нар яахарахгүй 7 хүрдийг онцлохоос өр замгүй очиж байгаа. За тэгээ хүсний хүртэн дээр очино. Яагаад өндгөчнүүдэд байгаа. Яагаад давсган одоо хэвэн ажиллаж чадахгүй байгаа юм ч гэдэг юм те. Яагаад ихсийн хавьд одоо ингээд зангираад гэдэг нь хөвчрөөд байгаа юм бэ? Яагаад одоо өндөгчний үнжилт сулрал эсвэл одоо үрийн совгийн нарийсал гэмтэлч гэдэг юм эсвэл савны одоо булчингийн ажиллагаа сулралт оройтч вэ гэдэг. Энэ бүгдийг чинь өрөөхтний одоо менстрац яагаад хэвэн ирэхгүй байгаа юм бэ ч гэдэг юм те. Хэрмэжлийн ингээд улаалтууд яагаад бий болчих умаа хүзүний одоо зангиралч гэдэг юм эсвэл шарах яагаад бий болчих гэдэг чинь бас явж байгаа хүсний хүрдийг шалах шаардлагатай болчдөг байхгүй. Тэгэхээр эдрийг заавал уншиж үзнэ. За таашаашаа бол өмнөс хүрд буюу умдаг ясны хүрд ахрас сүлийн хүрд гэдэг ингээд. Энэ бүгд чинь бас хэвэн ажиллаж ирээ сая ихтлэхэнд ясан мохот уу шороо моходоос тодорхой хэмжээний эрчим энерги татчихэж бидний хөл түнх тийм өгдөг шагаа уул хуруу хомс бүгд хэвэн байх ёстой шүү дээ. Тэгэхээр тэрийг бас үзнэ. Тэгээ ясан мохот яагаад ясны хөврөгөө сэрэгжээд байна гэдэг юм. Яагаад ясны янгинж өгдөөд байгаа юм ч гэдэг юм. Яагаад ясны тодорхой хэмжээний амин дэмий гэдэг юм уурган гэдэг юм өөх төсний дутагдлалд орчоод байна. Гэх мэтчлэн ингээд үзээд уншлаад явхад нөгөө
Дээрээс нь яссан сүнс нь ягаад ясан мах одоо лав орш суухгүй байгаа юм бэ үзэхлээр харахгүй нөгөө нахар сүлний хүрдүү, умдаг ясны хүрдүү. За тэрийг үзэх шаардлагатай болно. Хүрдний хэвэн бэ нөө нарийнсан байна уу, буруу өргөж байна уу, эсвэл блоктой түүжээтэй байна уу, айц очиж байгаа төрдөө гэмтэй ч гэсэн юм уу гэдэг ч юм уу. Эсвэл унд тусдаар гэж байгаа төрдөө нарийсгц юм уу, гацаац юм уу ч гэдэг юм. Эсвэл хитрхийг сэтгэлийн төвшөөр тавтаж байгаа. Хитрхийг нөө цочрол паникт орж байгаа өмсгөрдөө нарийсгц юм уу ч гэдэг юм. Эсвэл тэдний эрчмийн одоо хуралдаа нөө сөрөг эрчмийн хуралдаа болоод тэгээд мөн нарийнхаа тэр өмсгөрд одоо нахар сүлний үзүүрийн хүрдүүд ингэ сөвөх чинь таглчихсан юм уу, бүгэлжсэн юм уу гэдэг заавал үзэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар яадаг гэхээр онолтой ингэ цогцоор нь үзээд байгаа юм. Хүрд сүнсээ үзлээ. Хүрдээ үзлээ. За сүнс хүрднэ үзчихлээ. Тэнгүүд хүрднүүд маш их блоктой гацаатай байна. Сүнснүүд эрчмийн их алдагдал ихтэй байна. Эсвэл сүнсүүд маш айц төгшүүртэй гэдэг юм. Сүнсэн дээр маш их гадны гоёлууд буюу сөрөг эрчимүүд сүнс чи өөр ингэсэн галан эрчимтэй өөр ингэсэн усан махбодын тунгалаг эрчимтэй өөр ингэсэн үс сурмалын шимт эрчимтэй байх ёстой байтал хаанаас нь ийм хэрэггүй нэг хогийн ургамал шиг эсвэл хэрэггүй юм муухай өндөртэй гэдэг юм эсвэл муухай өнгө үзэмжтэй эрчмүүд ирээд наалтчихва. Эсвэл хоримтлагтаа тэмдэн төвжирчвэ гэдэг ингэ үзэх шаардлагатай шүү дээ. Тэгэхээр тэр нь хөвчлэн бидний сэтгэл санаатай хамаатай буюу энэ цагийнхаа далд ухамсар гэж нэрлэгдээд байгаа. Тэр мэдээлэлтэй холбоотой учраас далд ухамсарын мэдээлүүдийг үзнэ. Маш их төвшүүртэй явдаг юм, маш их айцтай байдаг юм, эсвэл их гомдол тээж явдаг юм. Эсвэл маш их нөгөө өөртөө итгэлгүй, өөрийгөө урам зориг өөртөө урам өгдөггүй, өөрийгөө одоо нөгөө зоригжуулдаггүй байдаг юм. Эсвэл гэр орны зүгээс мөнхийн тийм одоо зөрчилтэй хэрүүл маргаантай, дарамттай, хүчирхийлэлтэй байдаг юм уу гэдэг юм. Эсвэл одоо ямар хүүхэд байхтаа ч гэдэг юм, ихийн урагт байхтаа янз янзын энэ цагийнхаа траама гэд нэрлэдэг байгаа. Одоо гомдолт гэдэг юм уу, эсвэл одоо шаналлж гэдэг юм уу те, эсвэл одоо тийм төвшүүр одоо янз бүр тийм харамсал харуулсал гэдэг зүйл тавцсан юм уу. Тэгээд тэрийг нь заавал тэр мэдээлэл нь тэр үедээ хүн айц очиж явах үедээ ч гэдэг юм уу, гунж гутж явах үедээ хэн нэг хүнээс ингээд хайр интрэлт хүсэж явах үедээ магадгүй хэн нэгүнд шоовдрлагдаж атлагдаж явах үедээ ингээд авсан тэр сэтгэлийн одоо эмгэг гэдэг юм уу, зовнил шарах гэдэг зүйл нь тэнд үлдчихэд тэгээд тэр мэдээллүүд нь магадгүй энэ идэрхтэнгийн хальсан дээр нь суугчин дээр нь мөгөөрсний хальсан дээр нь ясны хальсан дээр нь булчингийн хальс шүрмсэн дээр нь мөгөөрсний хальс шүрмсэн дээр нь одоо төвжирэл үүсгэж нөгөө олон жижиг сувг хүрдүүдийг гэмтээж эсвэл зүрхэндээ авсан шархан хайр сэтгэлийн улмаас авсан шархан хэн нэгүнд гологдсондоо авсан шархан хэн нэгүнд хитрхих итгэл тээж явж байгаад хууртагдсандаа авсан шархныхаа улмаас зүрхэн хүрдэн хаагдсан юм биш байгаа да. Гэт энийг ингэж тэр хүрдийг нээхийн тулд далд ухамсарт нь байгаа мэдээллийг бид нар устгах шаардлагатай болдог байхгүй. За энэ нь ингээ 3 дугаар онцлогоо буюу далд ухамсарын онцлогоо гэж явагдана. За тэгэнгүүт 4 дугаар онцлогоо гэнэ. Тэгэхээр сүнс одоо түрүүнээ сүнс онцлоо шүү дээ. Тэгэхээр сүнс онцлоо хүрд онцлоо. Тэгэхээр сүнс хүрд онцлоход ийм зүйл ажиглагддаг. Маш их сүнсний гэмтэлтэй буюу сүнс нь ирээн бараан байх юм бол одоо галан сүнс, амин сүнс чинь маш галтай одоо улалдсан шар хөх одоо гал ямар өнгөтэй асдаг вүлээ. Тэрэн шиг тийм цагаан шаргалдуу өнгөтэй байх ёстой. Хөвчлэн хүмүүсийн. Гэтэл тэр цагаан шаргалдуу биш жоохон сааралдуу бүдэгдүүч гэдэг юм уу тийм үү? Эсвэл тийм хар хутаа нэг гал гарлаар хар хутаа ялгардаг ш тэрэн шиг хардуу тийм одоо өнгөтэй ч гэдэг юм уу утаатай тийм ажиглагдах юм бол яагаад тийм болов гэдэг үзэх хэрэгтэй болж байгаа шүү дээ. Заавал зүгээр зөвхөн хар байна нэг арчаа цагаан болгочих гэдэг ойлголт байхгүй. Яг төр зур ингээд цагаан гэрчим тавьсаар гад ингээд цагаан харагдана. Гэхдээ тэр энэ бие эрхтэнтэй нь лав суугаагүй учраас дорхноо тодорхой хугацааны дараа л алга болчихно. Эрчим юм чинь задраас сарнаад алга болчихно. Эрчим дотроос өөрөөсөө тэтгэж явах хэрэгтэй. Гэтэл тэр нь тэтгэж чадахгүй яадгүй тэр өөрөөсөө өндөрлөөгөө хиймлэр хацраад наачиж байгаа учраас. Тэгэхээр бид нар тэр сүнсний эсвэл хүрдийг гацаасан гацааг хайн далд ухамсарын мэдээллийг тэнд хав даруулаас суулгачихсан явцад ингээ тодорхой хэмжээний мэдээлэл юм чинь бас ингээд эерэг мэдээллүүдээр ингээд саармагж аваад тэгээд цайрж явах хэрэгтэй. Хэн нэгэнд гомсон бахад өвгөө нь уучлсан байлаа гэж бодоход эсвэл уучлаад ухаарад ингээд
мартагнаа тэгэхээр тэр нь бас ингээ өөрчлөлт явагдаад ингээд гомдлын одоо улмаас өрцөн жишээлбэл ингээд төвжигдсэн моол өрцөн ингээд задраа тавираад ингээ өрсний эрчимээр ингээд хэвэн болоос сэргээд эхэлж гэтэл сүүн цагаан эрчим хэвэн болоод эхэлчихэл тэнд яагаад гэхгүй байгаа юм бэ гэхөөхийн тулд нөгөө хөндлөнгийн бид нар сүнсний ертөнцид амьдарч байгаа. Хүн ганцхан сүнстэй биш. Цаан чин ингээд амьтан хүртэл сүнстэй, уус урмал сүнстэй. Дээрэс нь хий ертөнц хий битэнгүүд маш олон янзаараа сүнстэй байна. Нөгөө бидний ярьдаг чөтгөр альбан одоо юу гэдгийг те зовлог мовлог хацах мацах гэдэг маш олон нэртэй завсар ертөнцийн сүнснүүд байдаг. Тэгэхээр тэр сүнснүүд тодорхой хэмжээгээр хүний биений сүнсэнд халтчил байдаг. Хүний биеийн сүнстэй сүнснээс эрчим энерги авч хооллох гэдэг юм уу? Өөрөө хүчрхэгчих гээд, өөрөө сүнснийхаа оршинд хүчрхэгчих гээд, оршин тогтнох гээд, өөрөө амьдрах гээд хүний сүнснээс тодорхой хэмжээний эрчим энерги зулгааж идэг. Вампир гэж ярьдаг шиг эрчмээр ингэж хооллож гэдэг юм уу? Өөрийгөө хүчжүүлж идэг. Тэгэхээр тэдэр байгаа юм биш байгаа гэдгийг үзнэ. Хэрвээ тийм хөндлөнгийн сүнс байх юм бол нэг бол тэр сүнс яг хүрдний айс давхар ингээ хүрдтэй хамт эргэлдэж идэг. Эсвэл хүрдийг төвччээд хүрдэн дээрээс эрчим энерги хооллоод байж идэг. Эсвэл сүнсний эдэрхтэн энэ тэнд ингээ тодорхой хэмжээний зүвгдээд гэдэг юм уу, наалтаад гэдэг юм уу байж идэг. Тэгээд хөндлөнгийн одоо юу гэдэг за нэг хомхой сүнс байлаа гэж бодъё л та. Тэр тэгэхээр бид нэр ирээд ингээд энэ тэнд ингээд чидчээд ингээд эрчим энерги шимэгчлээ сороод байж идэг. Одоо ялгаагүй шүү дээ. Хүний бие ингээд яар шарах гараал тэр нь ингээл бидний ингээд цусыг сороор шимгчлээд гэдэг юм уу уургагч гэдэг юм уу ингээл идэл угаал ингээл байж байдаг шиг эсвэл бидний хувцас угаахгүй муухай яваалах юм бол янз янзын хачиг мачиг хууз ирэл лаалтчдаг ялаа ирээл батхан ингээд баачдаг гэдэг шиг адилхан сүнс адилхан тийм эрчмийнхаа төвшөнд адилхан тийм байдаг. Тэгэхээр тийм хөндлөнгийн бидний одоо зөв нэр томьёо ярих юм бол хар болоос саар сүнснүүд ирээд холбогдсон юм биш үсттэй. Энд тэнд зүгтчихэд тэгээд уурлуулаад жишээлбэл орон хүрдэн дээр ирээд нааллаа гэхэд орон хүрднээс яг төм бодсон гэсэн шиг тийм бодсон муу мухай бодсон бодлынх нь бохир ирчмээр хооллоод байж. Эсвэл энэ ойр зургийн хоолой хүртний хавцаа ирээд наалчаад бидний өнөө нэг хилдэг муухай өгнүүдийн муухай хар ирчмүүдээр гэдэг юм уу саарл ирчмүүдээр бэлэггүй ирчмүүдээр төвчөө аваа байж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бид нар үздэг байхгүй. Энэ хүнд яагаад хоолой нүдэд байгаа? Эсвэл энэ хүн яагаад хэлэрээний өөрчлөлтөнд орчваа, шүсэн яагаад ялгархаа болчихоо, яагаад бамбаа бочрахаа зөөртөө болчихооч гэдэг юм уу те. Тэгэх юм бол бид нар энэ хоолой хүртнийх хавцаа хөндлөнгийн яамд нэг өөрийнх нь үндсэн ариун эрчим гэдэг юм уу шимэгччээд өөрөөс нь таагүй зовирын эрчим энергийг гаргаад тэргээрээ хооллоод гэдэг юм хүч аваад байгаа юм биш байгаа даа гэд хөндлөнгийн холбоос хөндлөнгийн сүнснүүдийг ирж хайж эхэлдэг. Ялгаагүй зүрхэнд ч ялгаагүй. Ад гэдэг мухай сүнснүүд одоо амин орных нь орон зайд наалдчаад гэдэг юм. Эсвэл зүглээр идэвчдэг, зүглийн мухай өгүүлдэг, бусдыг зүхэж идэг, бусдыг загнаж идэг, бусдыг одоо замж элдвэлж айлгч үүдэг тэм өгүүдээр нь хоолдог сүнсүүд биш үү? Альбан гэж нэрлэдэг сүнс байна. Ад гэж нэрлэдэг сүнсүүд байж тийм. Тэгэхээр тэдэр ингээд энэ амин орон зайд нэрчээд зүрхийг нь өвдгөөд, өрцгийг нь өвдөөд, чэйжийг нь хөндөөрлөөд бүрэн амьсгаа авч чадахгүй, дүүрэн амьсгаа авч чадахгүй байлгаа зовоогоод байгаа юм биш байгаа да гэд энийг онцолдог байхгүй. За энэ нь болохоор 4-р онцлогоо. За тэгэнгүүт 5-р онцлогоо гэж байгаа. За бид нар зарим хүмүүс маш их хичээгээл ингээл удам угсаагаараа аль болохоор үүдтэй өнгөтэй амьдарчих гал дор бүрнээ хичээж байгаа хэрнээ өөртөөс нь үл хамаарсан давагдчихгүй хүчин зүйлийн нөлөөнд ор тодорхой хэмжээгээр ингээд нэг тийм уруу гэдэг юм уу, саад бэрхшээл ихтэй гэдэг юм уу, үе гинтийн золгүй явдлууд их тохиолддог гэдэг юм уу. Эсвэл одоо тодорхой давтамжтайгаар амьдралд нь таагүй үйл явдлууд болдог ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлууд их ажиглагддаг. Тэгэхээр энэ тохиолдолд эсвэл андшгүй амьдралд нь яг ингээд эмэгтэй талаа дагаад гэдэг юм уу, отхон хүүгээ дагаад гэдэг юм уу, ямар нэгэн тийм аав ээжд минь тийм байсан, өвөө эмээ минь тийм байсан гэсэн илт ажиглагдахаар удам дагсан янз янзын одоо таагүй давтамж зүйлүүд тохиолдоод иж болцсохгүй өвчин байж болно, гар цохрол байж болно, үхэл хагцал байж болно, дампуурал байж болно тийм үү? Эсвэл орон гэргөө болгоч гэдэг юм уу хин нэг хүнд хохироод яваад. Ингээд өөртөөс нь хамааралгүй гинт болдог. Тэгэхээр тэр зүйлийг бол бид удмаас л хайждаг. Удмаас хайж болно. Өөр арга байхгүй. Нэг бол удмаас сайн, нэг бол өмнөх насны амьдралаас сайн.
Тэгэхээр өмнөх насны амьдралаа сайн гэж явахлаар өмнөх нас гэж байдаггүй ширдэг хүмүүс байдаг. Уучлаарай. Тийм биш. Бүр тийм биш гэдэг бурхан багш нь гүн ухаан судлаарай тийм биш шүү гэж ядаж хэлье. Тэгэхээр агуу их бурхан багштай энэ тэнцүү мэтгэл зөвхөн байхгүй байхаа. Тэднийг давсан гисцсэн хүмүүс байхгүй байхаа гэж найдаж байна. Тийм учраас биднэрт өмнөх нас байдаг мөн бид нар дараа төрөлт гэж байгаа шүү. Тэгэхээр бид нар ямар сайндаа нөө эцэгхийн үйл өмөр гэдэг үр удам ирнэ гэж ярьдаг тийм үү. За тиймэрхүү байдлаар ямар ч байсан удмын мэдээллүүд бас биднийг дагаад явж идэг шүү. Мөн өнгөрсөн амьдралд хийсэн алдаанууд гэдэг юм уу? Болгоомжгүй үйлдэлүүд гэдэг юм уу? Дутуу таньсан эрдэм мэдлгүүд бүрэн бүтэн төлөвшөж хүмүүнжээгөө улмаас өнгөрсөн амьдралдаа алдсан алдаагаа бид нар давтахгүй төлөө сүнс дахин төрж идэг. Угаасаа сүнс дахин төрж ингэж бурханлаг хэв шинж рүү ариун онгон төлөв байдал руу шилжих гэж л энэ дэлхийд олон удаа төрж байгаа. Ганцхан удаа төрөөд явчих юм бол дэндүү утгагүй амьдрал болно. Тэнд ямар ч сүнсний хөгжил төвшил явагдахгүй шүү дээ. Тэгэхээр тийм зүйл байдаг. Тэгэхээр бурхан багшийн хэлсэнчлэн нөгөө нэг бид нар маш олон удаа төрсөн бидний одоо төрсөн тэр төрөл болгоны ясыг цуглуулах юм бол овоо шиг уур шиг том болно гэж. Бидний төрөл болгондоо уусан ундаа буюу ээжийнхээ сүв байна уу? Энэ эхлэхийн ундааг хэмжих юм бол далай шиг болно гэж хэлдэг шиг бид тийм олон удаа эхлэхийг төрсөн. Тэгж байж өнөөдрийн оюун ухаантай хүний дайнд бий болсон. Дараа удаад энэ удаад амьдарчаа дахиад эргэлзэхдээ арай илүү мэдлэгтэй, арай илүү туршлагатай, арай илүү зөв амьдрах чадвартай болж дэлхийд ирж мэдэл. Тэгэхээр удмын мэдээллийг бид нар хөөд эцгийн талаас ямар нэгэн удам нөлөөлж удмын алдаанууд байна уу. Тэгтээ удмын алдааг үзэхдээ бид нар юунаас үздэг вэ гэхээр эхлэхий тарьсан лайланчгаас нь үздэг. Удамдаад үр хөвгтөө үлдээсэн гай зовлонгоос нь хайж үздэг. Магадгүй нэгэн цагт одоо миний 5 дугаар үеийн одоо эмээч гэдэг юм уу, дэгжиж гэдэг юм уу те. Ямар нэгэн одоо болчмгүй зүйлийг одоо байгаль дэлхийд учруулчаад эсвэл ахан дүүстэй учруулчаад эсвэл одоо амт нөхдөд учруулчаад эсвэл үр удамдаа учруулад үлдээчээд тэрнийх нь лайланчийг үр удам үзээ явж байгаа юм биш байгаа даа гэж хөөж үздэг. За энийг одоо удмын онцлог гэж үздэг. Тэгэд амьд байгаль дэлхий өөрөө тэртээ дэргүү одоо амьд байгаль дэлхий тэртээ дэргүү лус савдаг ирлэг там байдаг нь үнэн. Тэгэхээр бид магадгүй өнөөдөр явж байгаа нэг сайхан том модыг тасчихъя. Тэр нь олон модыг ургуулсан эжийн мод. Удам мод гэдэг чинь. Тэгэхээр бүхэл бүтэн хүч тайгыг хүртэл ургуулж үржүүлсэн, үндэслүүлсэн эжийн модыг аваачид болгоомжгүй байдлаар ингээд гэмтээцэн биш үстэй. Тэрний улмаас дараагийн тэр удам модноос мэдлэх олон нялх зулцган модыг ургах боломжийг нь хаацсан биш байгаа даа гэд жишээлбэл энэ нь өөрөө удмын мэдээлэлээр гарч байгаа. Жишээлбэл. За иймэрхүү байдлаар удмын мэдээллүүдийг байгаль дэлхийгээс өнөөдөр ингээд алт эрдэнэ сухад гэдэг юм маш их байгалийн үнэт байлгуудыг хэмжээх хязгааргүй сүйтгэж байгаа тэр хүмүүс ирээдүйд удамд нь бас адилхан л тийм зүйл уншигдана. Эхлэхийн бүрэн бүтэн байдлыг бид нар хангах хэрэгтэй. Бид нар дэлхий дээр 70-80 жил амьдарчаад буцах гэж байгаа шүү дээ. Тэр хоорондоо бид нар дэлхийн ингээд хэдэн сая жилээр бүтээсэн, хэдэн 100 мянган жилээр ургуулсан бүтээсэн тэр эрдэнэс баялгуудыг бид нар ухах тийм эрхтэй ч юм уу, эрэхгүй ч юм уу тийм биз дээ. Тэгэхээр тэрний төлөө нэхэл гэдэг зүйл тооцогддог. Тэр магадгүй өмнөх насных нь аав ээжүүд тийм зүйл хийж явж байгаа. Өр удамдаа тийм үү үлэн зүлэн амьдрахч гэдэг юм уу эд эрхтэнгүү төрөгч гэдэг юм эсвэл гинтийн осол аваар дороо цаг бусаар одоо хэвтэрт орох цаг бусаар одоо энэ хавыг орхих эсвэл доглон нүдгүү одоо янз янзын байдлаар одоо гэмтэж бэрдэх тийм тавилан өр удамдаа үлдээсэн биш байгаа да өмнөх наснда ойвргон явж байхдаа ан амьтныг зодоод нүд амын сохолцсон биш байгаа да хэн нэгний тарих толгой гэмтээгээд хэвтэрт оруулсан биш байгаа да гэх мэт эсвэл өөрийнхөө амь насыг одоо югүйтгцсэн биш байгаа даа гэдэг чинь бүгдээр удамдаар дамжиж ирээд тэрнээс болоод удмын үр хөвтөн тодорхой хэмжээний өвгтийн алдааг давтаж ухаан суух зорилгоор эрүүл сарвал бие югүйтгэх юм бол амьдрал чамд их үн цэнээр олддгийг шүү гэдгийг таниулах гээд магадгүй өвчтөе болгочоод өгч чадахгүй үргэлж чадахгүй амьдрал торогдоод зовоод байгаа юм биш байгаа. Тэгжээж амьдрал ямар үн цэнтэй юм бэ? Амь нас гэдэг ямар чухал юм бэ гэдэг. Үр хөвгтөн ч эргэн тойрных нь ахан дүүсч
таниулдаг, өөрт нь ч таниулахыг хичээдэг. Тиймэрхүү зүйлүүд тохиолдог учраас энийг бид нар удмын мэдээлэл дотор сайдгаа. За тэгээ янз янзын байж болно. Санаандгүй байж чад гал алдаад байгаад тодорхой хэмжээний оймотыг шатаацсан биш байгаадаа санаандгүй байж чад санаатай самсаргүй байж байгаа тийм үү? Эрүүл согтуу байж чад эсвэл эрдэж бардж сайхан одоо хүчтэй чадaltaй явцтай эрдэж бардж байж чад тэн нэгэнд одоо халгаатай гэдэг юм уу? Хохиролтой зүйл учруулсан юм биш байгаадаа гэдэг чинь бүгдээрээ ургадам дээр бичигдээд гараад ирдэг учраас удмын онцлогоо нэн чухал байдаг. Ялангуяа энэ цагт маш чухал байдаг. Бид нар удмын онцлогыг аавын тал, ээжийн тал өөрийнхөө өмнөх нас гэж хийдэг. Дахиад дээрээс нь удмын онцлогыг бид нар нэгтгэлхий одоо сүм хийдэд учруулсан хохирол байх юм биш байгаадаа. Эсвэл амин орон зай, тийм үү, эрдэнэсийн орон зай одоо шүтэнтэй, тахилгатай хайрхтад гэдэг юм уу. Нэгтгэлхийн одоо агуу сүмхий одоо юу гэдэг агуу хүрхрэнж гэдэг юм уу. Тэг маш ингэ нарийн гэж хөөж гарч ирдэг. 5 твээр нь гарч ирдэг баг. За энэний дараа бид юу уншилдаг вэ гэхээр тэнгэрийн онцлог гэж хэлдэг. Тэнгэрийн онцлог. Тэгтээ тэргүй бид нар тэнгэрийн дор амьдарч байгаа. Бидрийг тэнгэрийн эцэг өвгдүүд бидрийг шүүн дэнсэлж бидний зам мөрийг засаж заяа тавилан гівэж гэдэг юм хшиг буйныг дуудаж эсвэл тодорхой хэмжээгээр бидний дэлхийд эрэхтэй үүрэгтэр тэнгэрийн өмнө тодорхой даалгавар авч ирдэг. Ямар нэгэн байдлаар эсбөгөөс бид ирэх шаардлагагүй байхгүй. Эсбөгөөс бид ирэх энэ дэлхийд ирэх шаардлагагүй. Тэр тэнгэр газрын хооронд амьдрахтаа бид нар тэнгэр газрын архамж болж гэж бүхлгөө болж тэнгэртэйгээ өвгдөөд одоо бодголууд хүн төрлөختөн байна уу тийм үү эхлэхэд байгаа одоо хүн төрлөختөн энэ хоёрын хоорондын холбогч зурж болж эрэхтэй дэлхийгээ тодорхой хэмжээгээр хайрлж хамгаалах тэнгэрийг бас хамуулан орших үүрэгтэй ирж байгаа л да. Ерөнхийдөө тэгээд за жишээлбэл ингээрэй л да. Одоо энэ тухай хүмүүс марахгүй. Эцэг тэнгэр гэж байдаг, жи тэнгэр гэж байдаг, ханийн тэнгэр гэж байдаг, үрийн тэнгэр байдаг, эдийн тэнгэр байдаг гэх юм бол хүмүүс нэг маргалдаад байхгүй байгаа. Тэрэн шиг ингээд 90 гэсэн тэнгэр байна шүү дээ тэнгэрт чинь. Зарим нь хүний амьдралд хамаатай, зарим нь хүний амьдралд огт хамаагүй тэнгэрүүд байгаа. Том улс орны хэмжээний тэнгэрүүд гэж байж байна. Төрийн тэнгэр энэ төргээд. Зарим нь тухайн хүний амьдрал авахд илүү хэрэгтэй. Ангийн тэнгэр, андын тэнгэр одоо эдийн тэнгэр одоо ямар тэнгэр ч гэдэг. Энэ тэнгэрүүд бол илүүтэй хүний амьдралд хамаатай байдаг учраас тэр тэнгэрүүдийн зүгээс тодорхой хэмжээний сануулга, нэхэл одоо тэмэрхүү зүйлтэй байгаа юм биш байгаадаа. Одоо би жишээлбэл байлгаж чад би номтын тэнгэрээс одоо даалгавартай ирчилдээ би хүнд одоо ирээд одоо тодорхой хэмжээний номтын тэнгэр улаач болоод эрдэм номыг түгээн дэлгэрүүлнэ хүнд одоо монголчуудаа хэрэгтэй гэдэг юм удамдаа үрстэй хэрэгтэй эсвэл хүндрэлтэнд хэрэгтэй тийм судар бүтээлийг дэлгэнэ ч гэдэг юм уу. Ийм үлдээ ирчээд би тэрийг хийхгүй явах юм бол би номтын тэнгэрийг нэхэлд өртнө. Тэгээ чи номтын тэнгэр өөр даалгавартай юм биш тэгэ хэлээд тахна. Хийхгүй гэд ингээд тах юм бол би номтын тэнгэрийг шийтгэл өртнө. Нэхлэн шийтгэл болж байгаа. Тэгэхээр иймэрхүү байгаа юм шиг одоо магадгүй сайхан одоо эмч домч нарын удмын өрсөд энэ дэлхийд тодорхой хэмжээний өвгдөөцийн үүргийг биелүүлэхэд отож болоод одоо хоол хүнсний чиглэлээр эрүүл хоол хүнс эм тангийн чиглэлээр тодорхой хэмжээний өвгдийнхаа эрдэм мэдлэгийг түгээгээд энэ цагт ялангуяа маш өвчин дэлгэрч байгаа энэ цагт хор хоол хоёроо ялгахаа болчихсон энэ цаг үед тийм үү. Тэгэхээр ийм зүйлийг хүн хэрэг уух хэрэгтэй. Энэ зүйл хүний дэлгэнд нь сайн, энэ зүйл хүний ясанд нь сайн, энэ зүйл хүний мөгөөрсөнд нь сайн ч гэдэг юм. Энийг түгээн дэлгэрүүлэх гээд ирчээд тэрийг хийхгүй байх юм бол тэнгэрийн нэхэлтэй байна уу гэдгийг ойлголтод гарч ирдэг. За тэрэн шиг одоо энэ цагт бид нар чинь ээж аваагаа ачлах нь бас их одоо бид нар гэжтэй ер нь тодорхой зарим хүмүүсийн хувьд бол ээж аваагаа ачлах нь их багассан. Эсвэл ээж аваагаа одоо загнадагч гэдэг юм уу, гомдоодогч гэдэг юм уу тиймэрхүү үйлдэл их гаргадаг болчихсон. Нийтээрээ тэр бараг л нийтээр эхийн санаа үрдүрийн санаа хадна гэдэг шиг тиймэрхүү тохиолдол бас их байгаад байдаг болчихсон учраас жи тэнгэрийн зүгээс бас их тийм шийтгэлүүд байдаг болчихсон. Эцэг тэнгэрээс бас их шийтгэлүүд байдаг болчихсон. Эцгүүдээ, өвөө нараа, эсвэл ах нараа, эсвэл эрэгтэй хүүхдүүдээ, эсвэл хөргөнүүдээ гэдэг юм уу тий. Эсвэл нагцуудаа, авгуудаач гэдэг юм уу тиймэрхүү байдлаар хүн хүндээ харьцах, хүн хүндээ хандах тийм хүн хүнтэйгээ элэг нэгтэй байх тэр сайхан чадчнаруудаа хүний мууцны улмаас гэдэг юм гээгээд зовж явахт нь ингээ зөнгөөр нөрхөө туслахгүй орхиод өндөр настай болохт нь асарч халамжил тойглохгүй ингээд явах юм бол эсвэл одоо юу гэдгийг буруутгаад шүүгээд дэнслээд одоо би муу одоо ээжтэй болохоор зовж явж байна танаас бүх юм боллоо гэд ээж руугаа
одоо хитрхийг дайр тавшлаад гэдэг ингээд эмээгэж гэдэг юм. Ингээд эсвэл хүний сайхан охин үрийг авсуучаад зовоогоод байх юм бол хүргэн бэрийн тэнгэрээс ханы тэнгэрээс эсвэл үр хөвгтөө орхиж аваад шовдруулж аваад эсвэл одоо нэг золбин амтэн шиг ингээд хэнд чамаагүй өргүүлээд идэм хэнд чамаагүй ингээд асрамжийн газраар явуулаад иймэрхүү байдлаар эсвэл одоо аборт хийгээд авахгуулаад ч гэдэм эсвэл адалж шовдруулаад ч гэдэм хүний үрийг эсвэл өөрийнхөө үрийг ингэх юм бол хүссэн хүсэг үрийн тэнгэр гэдэг зүйл шийдгүүлж явдаг. Үрийн тэнгэр шийдгүүлсэн нэг бол үр хөвгтгөө нэг бол үр хөвгтөө насны эцэд хаягдж голгодож байгаа юм гэсэн утгатай. Үрийн одоо үртэй байсны жаргалыг үзэхгүй эсвэл бовш үргүй байх. Тийм зураг төргөрнө гэдэг утгаараа бид нар тэнгэрийн онцлогоо хийж аль болохоор бусад тусахыг хичээдэг. Нэг ч гэсэн эртхэн шиг ойлгоод тэнгэрийн дор зөв амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг бас эртхэн таниад амьдралаа үр удмаа зөв залгаад явчаасаа. Энэ байгаль дэлхийн амьтаа гэдгийг мэдээд 5 твийн эзэд байдаг гэдгийг мэдээд ихтлийдээ хүндэтгэлтэй хандаад явчаасаа. Хүний нийгэмд бид мэс чанартай гэдэг юм уу? Хүмүүн болох, оюун ухаантай хүмүүн болох тавилантай ирчээд адгуус шиг авирлаад бусдад ихэрхээд ялархаад бусдын одоо элдэг зүйл нь зан гэдэг юм уу тийм номоо хүлцэнгөө байдлыг ашиглаад зодод үдээд шулж мүлжүүд яваад байв. Гэх мэтлэн ингээд тэгж болдгоо маа гэдгийг цаан чин их засаг том их засгийн хуулийнхан биднийг дэнсэлж байдаг. Үргэлж шалгаж биднийг алдаад байх юм бол улам чавтын хүртэйгээд тийм ухаараад тах ингээд ухаараад өршөөл ирээд байх юм бол өргөж тэтгээд ингээд зөв зам дээр гаргаад сайн сайхан ирээдүйд ингээд хөтөлчдөг юм а гэдгийг таниулах зорилгоор 6 төрлийн онцлогоо гэдэг байна. Тэгээ энэ 6 төрлийн онцлогоо хийснийхаа дараа таниулна шүү дээ. Тайлбарлана шүү дээ бүтэн цаг. Гэхдээ хүмүүс юу ч ойлгоогүй хүмүүс ирдэг шүү дээ. Сүнс байдаг гэхэлээ. Юунд 7 сүнс вэ гэж ирж байна тийм үү? Хүрдгээ халаар хүрдээ байдаг зэрэг мэдэхгүй чинь байдгийг мэдлээ гэдгээд яг хүрдэн ямар үүрэгтэй хаана оршдгийг гэдгийг сайн мэдэхгүй ирж байна. Хүрд гинтдгийг мэдэхгүй ирж байна. За тэгээ махан биеийн өвчин, сүнсэн биеийн өвчин харилцан нэг тэтгэж гэдэг юм уу? Харилцан нэг үүтгэж оршдгийг бас мэдэхгүй байна. За байгаль дэлхийн амьтаа гэдгийг бүр мэдэхгүй хүмүүс зөндөө байна. Удмын үеийн үр гэж байдгийг мэдэхгүй шахуу ирж байна бас. За тэгээ завсар ертөнц сүнсний ертөнц зэрэгцэн орж байгаа олон сүнснүүд хүн бидэнд гай хаал тарих гэж уг нь оршдоггүй ч хүн бид өөртөө тэдний оршихууруу гэдэг юм уу хэвийн одоо тэдний амьдрал руу бас тодорхой хэмжээгээр нөлөөлөд гэдэг юм. Эсвэл тэдийг үржүүлэх нөхцөл нь болоод хармуу өрчмийг ихээр үйлдвэрлээд энэ ертөнцөө сүнсний ертөнцөө онгодын ертөнц бурхтын ертөнцийг бас хармуу сүнсний урамж уурхай болгоод байгаа гэх золионд өөртөө ч гэсэн бас их тэдний нэг өрх занганд автаж ингээд зов чаналж явдаг юм байна. Авир зам өөрчлөгддөг юм байна. Идэж уудаг нь өөрчлөгддөг юм байна. Үг хэл нь бас ингээд жолоогүй болж ингээд хямггүй болж ингээд бусдад ч гэсэн гайтарж хамгийн одоо айхтар том одоо зүйлүүд хөл архичин болгоч гэдэг юм хар тамхичин болгоч гэдэг юм эсвэл одоо хитрхийг бэрж шуналтай болж тийм ингэж бусдад бас хохирол учруулдаг юм байна гэдэг нь таниулах зорилготой юм. Нэг цагийн лекц уншдаг. Тэгээ энэ бүх 6 онцлогоо нэг цагийн лекцэнд нийлээд 150 мянган төгрөг байдаг. Тэгээ мэдээж нэгэнд онцлсан юм чи яах вэ? Зүгээр онцлуулчаад ийм одоо таг үзүүлүүд байна гэдгийг сонсчоод гараад явдаг хүн байхгүй шүү дээ. Бид нар ч гэсэн зүгээр сонсохын төлөө онцлогоо хийж байгаа биш тийм үү? Засаж залруулчихын төлөө онцлогоо хийдэг учраас мэдээж заслууд бас давхар хийгдэж явчихдаг. Дараа нь заслууд хийгддэг. Удмын заслууд хийгддэг. Янз янзын заслууд хийгддэг, галын тахилгууд хийгддэг. Тэгээд нэг бас юм хэлэхэд хүмүүс ингээ галын тахилга гэдэг зүйлийг нэг л байдаг гэж боддог. Үгүй шүү дээ. Бусын тахилга гэж байна. Хормостын тахилга гэж байна. Чи агаар салхи гэдэг юм уу? Хур бороо мөс мөндрий чи муухай болгосон бол чамд хормостын одоо засал гэдэг зүйл, тахилга гэдэг зүйл хийж яж тэндээс өршүүлдэг гэдэг ойлголт байна. Чи энэ дэлхийн савдаг эзэдийн уул одоо хав чулуу хөрш шороо ан амьтдын бүрэн бүтэн байдал талтай зүйл хийсэн болж савдгийн засал гэдэг юм. Одоо савдгийн одоо тахилга гэдэг зүйл хийгдэн уулсны эзэдийн эрдэнэсийн эзэдийн тахилга гэдэг зүйл хийгдэж явдаг. Өршөөлт хамруулах гэдэг юм уу? Зовлонгийн чинь нэмэглэх, хөл хагаслыг чинь хаах, өнчрөл хагаслыг чинь одоо болиулах гэдэг тийм зүйл хийгдэж аврал багтдаг. Ус гол мөрөн одоо энэ нуур цөөрөнд хамаагүй хохир буртгаа хийгээл одоо яртаа шарахтаа ороод гэдэг юм нуур голын ирэг дээр туул голын ирэг дээр очиод архитаа ингээ согтуураа шүс баас царай хаяад л одоо нэг хамруу юу гэх усарж байгаа нэг усанд
түлхэж унгаж айлгаал иймэрхүү байх юм бол лус твин гэдэг нь нуурын одоо туул голын амар амгалан байдлыг цэвэр тунгадаг байдлыг алдагдууллаа. Ирэг дээр нь орил чал зодлож нүтлээ. Ирэг дээр нь одоо нэг түүхийн юм шүрхийн мах шүл хаялаач гэдэг юм уу тий. Өв сургамлын шатаалаач. Иймэрхүү байдлаар бас ингээд лус твин одоо эцдийн хилэн гэдэг зүйлийг хөдөлгөөд тусын оршихуйн ариун тагшин байдлыг алдагдуулсан гэдэг утгаараа бас шийдгүүлээд ингээд явж байгаа тохиолдолд усын янз янзын хорлол гэдэг юм уу, чатга гэдэг юм уу, шийтгэл гэдэг юм уу, нэхэл гэдэг зүйлийг нь даргалж өгөх гээд гэдэг юм уу, тахилгуудыг, усын тахилгуудыг хийнэ. Амины эзэдний оршихуй буюу амин оршихуй, шүтэнтэй хайрхдууд, тахилгатай хайрхдууд, скол сүмх хийд гэдэг юм уу, тийм ариун тагшин газруудыг бугуун бичгтэй хад чулуу хөндөөд байх юм бол, том модыг хөндөөд байх юм бол чи тэртээ хас буюу амины орон зайд халтай зүйл хийлээ гэдэг утгаараа амины эзэдийн зүгээс тодорхой хэмжээний одоо шийтгэл төрчөөд ингээд амь нас чинь дээсэн дөрөөн дээр ингээд зовоод өөр хөвгч чинь гэдэг юм уу, өөр хүч гэдэг юм уу, орон гэрчин гэдэг юм. Ингээд явах юм бол хасын эзэдийн тахилга гэдэг зүйлийг хийгээд энэ өршөөл багтаах боломж нь байдаг. Тэгэхээр маш олон төрлийн 7 төрлийн 8 төрлийн тахилга гэдэг зүйл бид нар хийж өгдөг байгаа. Тэнгэрийн засал гэдэг зүйлийг бид нар бас хийж өгдөг байгаа. За иймэрхүү байдлаар маш олон одоо үйлчлэгийг бид нар нийгэмд болоод бусдаа үзүүлэнгээд тэднэрт эрдэм мэдлэг соён гэрүүлэх ажиллагааг таниулдаг. Сүнсийг нь авран хамгаалах үйл ажиллагаанд оролцдог. Амьдралынхын зураг тойргийг бас ингээд зөвдөн залчих. Тийм одоо гэрлийн үйл ажиллагааг бид нар явуулдаг байгаа. За тэгээд энэ одоо та бүхэндээ өөрийнхөө хөгтөрмөс төвийн одоо үйл ажиллагааг багцлаад зөвхөн төвдөр болон үйл ажиллагааг багцлаад явуулсан. Манайд бол бас хайхан өргөөгээд хээрийн өргөөнүүд байдаг, хээрийн үйл ажиллагаанууд зөндөө олноороо байдаг, тахилгууд том тахилгууд явагддаг. Сургалтууд олон төрлийн сургалтууд явагддаг. Маш олон төрлийн үйл ажиллагаанууд явагддаг байгаа. За тэгээд өнөөдөр та бүхэнтэйгээ лайваараа ингээд лайва төгсгий. Та бүхэн зориулсан лайва. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Мэдээлэл хугацаудаа дээр оруулчихна. Та бүхэн тэр буцсан уцаар холбоо ороод мэдээлэл аваад цагаан одоо аваад манай байгууллага төрж үзүүлж өөрчлөлт болно. За баярлалаа. Хаана дарах юм? Энд гэсэн чи эдит орж ирсэн. Энд шүү дээ. Улаан юм хаяад.